Hello guys. Welcome back to Rich Tara Хөдөр. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгт бүгдээрээ ганц би хилэнцэн орчинд төрсэн хүмүүсийнхаа хайр дурлалын талбарын энергийг харцгаая. Тэгээд энэ маань ерөнхий төлөв учраас хүн болгоны амьдрал таарна гэж байхгүй. Тийм учраас та авах мэдээллийг аваад хаях мэдээллийг хаяараа гэж зөвлөе. Тэгээд энэхүү төлөвийг үзэхдээ та өөрийнхөө нарны байршил, сарны байршил, мандал торч болон Венус гарагийн байршлаар үзэж болох байгаа шүү. За хэрвээ таны нарчин хилэнц болоод энэ төлөвийг үзсэн чинь таарахгүй байх юм бол та өөрийнхөө сарны байршлаар үзэж болно. Сар нь хэрвээ загсны орчинд байрласан бол жишээ нь тийм. За хөдрөө би уламжлалтаасаараа байгалийн чулуугаараа цэвэрлсэн байгаа. За хилэнцэн орчныхны маань амьдрал дээр нь шинэ хүн гарч ирж байна уу? Тэр талаар мэдээлэл өгч туслаач. Тэгэл авчирч байгаа охин хэрүүдтэй маш их баярлалаа. Би олноор уусан картыг авдаггүй байгаа. Тэгээ ганц нэгээрээ унахаар л авдаг байгаа. За хилэнцэн орчныхан маань ерөнхийдөө бол хайр дурлалын талбар дээр ер нь бүхэл зүйлийг амжуулахыг их хүсэж байгаа юм шиг байна. Яг тохирох насандаа гэрлээд, яг тохирох насандаа хүүхэдтэй болох ч юм уу те, яг тохирох насандаа ажил энтерд ороод яг өөрийгөө бэлдээд яг орон сууцаа бэлддэг ч юм уу, санхүүгээрээ ч гэсэн айгүй бэлэн байхыг хүсэж байгаа юм шиг байна. Хүнтэй суугаасаа өмнө. Тэгээд романтик харилцаан дээр зарим нэг ганц бие хилэнцэн орчныхан маань ингэж хүсэл сонирхол нь жоохон алдраад ээж магадгүй. Заримдаа ингэж нөгөө хүмүүс чинь ганц бие явсараагаад ингэ нас явах тусам сонирхол буурдаг штэ. За ерөөсө ганц бие байхаар надад илүү гой санагдаад байна гэдэг ч юм уу. Зарим нэг хилэнцэн орчных маань нэг тийм мэдрэмжтэй байж магадгүй. Гэтэ дотоод шинэ хүсэлт нь шинэ хүн гарч ирээсэй гэсэн нөгөө нэг хүсэл нь байж лээдэг. Сонирхол нь бол байж лээдэг. Гэтэл ганц бие байхдаа жоохон дуртай ч юм уу тий. Сүүл рүүгээ тэгээд дасцсан ганцаараа байсараад. Тэгсэн чинь hermit mode доошоо харж байгаа учраас ганц бие байхыг ерөөсөө бас хүсэхгүй байна гин шүү дээ. Угаасаа амьдрал дээр заавал нэг партнер нэг хэрэгцээтэй болоод байдаг. Хамтдаа ингэж юм түшилцэх тий. За энэ шинээр орж ирж байгаа хүн маань юу бэ штэ? Та нарын өөрсдийнх нь хилэнцэн орчныг бэлэгддэг карт гарч ирж байна. Тэгэхээр шинээр орж ирж байгаа хүн маань бас хилэнцэн орчных байх магадaltaй. Тантай адилхан усны махбодтай гэсэн үг. Тэгээд энэ хүн маань ер нь бол за энэ хүнийг яаж амьдрал руугаа татах вэ гэхлээр нэг гэсэндээ та хангалуун элбэг дэлбэг байдал те хангалуун элбэг дэлбэг энергийг ертөнц рүү илгээж яж татна гин шүү дээ. Тэгээд Тэгээд ер нь бол энэ Nine of Coins гэдэг хөзөр маань 9-ийн зоос гэдэг хөзөр маань ямар энергийг бэлэгддэг вэ гэхээр хүсэл нь ингээ биелчихсэн юм шиг айгүй тийм abundant буюу баялаг энерги байдаг. Тэгэхээр зарим нэг ганц бие хилэнцэн орчныхан маань яг одоо байгаа доктортой байдал дээрээ ч юм уу, ажил дээрээ ч юм уу, ер нь санхүүгийн тал дээр айгу сэтгэл хангалуун байж магадгүй. За би яг одоо л яг ингээд хүнтэй суухад бэлэн боллоо гэдэг ч юм уу те. Одоо л би яг хүүхэдтэй болоход бэлэн боллоо гэдэг ч юм уу те. Надад хадгаламж нь байна, надад байр нь байна, эсвэл надад машин нь байна, эсвэл надад мэдлэг чадвар нь байна, эсвэл надад яг би сэтгэлээрээ бэлэн байна гэдэг ч юм уу те. Ямар ч юм юм бэлдээд тэгээ би бэлдсэн зүйлдээ сэтгэл хангалуун байгаа энерги харагдаж байна. Тэгээд одоогийн байдлаар зарим ганц бие хилэнцэн орчныхан маань юу яаж юм л да. Тийм хоёр сонголтны дунд мунд явна гэсэн сонирхол байхгүй. Яг л зөвлөх хүн гарч ирэх юм бол тэр хүндээ л яг commit буюу тэр хүндээ л яг ингээд урт хугацаанд бол харилцаа үүсгэхийг сонирхдаг. Тэрнээс биш бол хоёр хүний дунд тэгж явж байхыг хүсэхгүй байна. Тэгээд урд нь таны зүрх сэтгэл шархалсан юм уу да. Ямар ч хэсэг нэг сэтгэл гутрал явагдаж байна. Тэгээд сэтгэл гутрал явагдаж байна. Гэхдээ та яг тэр гутарсан таагүй болсон зүйл дээр л анхаарал тань гэж гарч ирж байна. Тэрнээс биш бол яг таны ард байгаа тэр хоёр асгараагүй аяга байгаад байгаа байхгүй юу? Нэг гэсэндээ яг болж байгаа бүтэж байгаа зүйлдээ анхаарахгүйгээр болохгүй байгаа бүтэхгүй зүйлдээ анхаарад жоохон стресстэй ч юм уу те. Сэтгэл санаагаар гутраад байна гэж юм. Тийм учраас ерөнхийдөө бол бодит байдлыг та ямар өнцгөр харна тэр чинь таны бодит байдал байдаг. Тэгэхээр та хэрвээ бодит байдлаа айгуу тийм гоё юу гэдэг те хүссэн юм чинь болж байгаа биелж байгаагаар харах юм бол
Тэр чинь таны бодит байдал гэсэн үг. Тэгэхээр бидний харах үнцэг айгуу чухал энэ дээр. За би энэ шинээр орж ирж байгаа хүнийг тодорхойлуулъя. Энэ Scorpio буюу хилэнц гарч ирсэн байхгүй юу? Тэгээд энэ хувиртэр death гэдэг ерөнхийдөө өхөл гэдэг үзэрлэлтөө. Гэхдээ яг энэ дийлэн ихтэй ямар энерги бэлэж байгаа гэхээр өөрчлөлт, шинжилэлт угаасаа ямар нэг юм ингээд үхсний дараа одоо цэг тавигдсны дараа шинээр эхэлдэг шүү дээ. Шинэ эхлэл дандаа гарцаагүй байдаг. Тэгэхээр романтик харилцаан дээр та бүгдийн маань өмнө нь ингээд таагүй зүйл болоод сэтгэл готрол явагдаад байсан бол нэгдүгээрт тэрийг өнгөрснөө тавьж явуулах хэрэгтэй гэж байна. Хоёрдугаарт энэ шинэ эхэлж байгаа, шинээр ирж байгаа ирээдүйдээ бэлтгэж байна л да. За шинээр орж ирэх хүний талаар ганц би хилэнцэн орсныхын маань ямар зөвлөгөө одоо өгөх вэ? Тэр хүн ямар мах баттай хүн байна? Яаж тэр хүнтэйгээ танилцах вэ? За гал махбод байж магадгүй юм биш үү? Гал махбод гэдэг чинь хоньны орд байж болно, арслангийн орд байж болно, эсвэл номын орд байж болно. За тэгээд юу яаж юм л да. Маш их сэтгэл одоо гутарсан, сэтгэлийн шар харагдаж байна. Сэтгэлээр айгүй өвцөн. Таны нуруунд дээр 10 ширхэг сэлэн зоочихсан юм шиг тийм их өвдөлт харагдаж байна. Тэгээд өөртөө итгэхгүй итгэл харагдаж байна. Энэ энерги миний бодлоор юу? Хилэнцэн ордныхны sorry. Яг одоо ганц би хилэнцэн ордныхаа маань ингэж мэдрэмж төрөөд байгаа шиг байна. Одоо энэ нөгөө нэг тэр өмнө нь хин нэг нь таны зүрхийг айгу шархлуулсан байна л да. Танд худлаа хэлсэн юм уу? Таныг хуурсан юм уу? Нөгөө хилэнцэн ордны хүмүүс маань хүн сэтгэлээ өгөхөрөө яг бүр насан туршдаа өгчдөг. Тэгээд хариуд нь тэр хүнийгээ бас өөрт нь сэтгэлээ бас насан туршдаа өгөөсэй гэж ингэж expectation буюу хүсэлт шаардлага дотроосоо тавьдаг. Тэгэхээр тэр шаардлага нь ингэж уулзал одоо шаардлага нь одоо ханагдаагүй тохиолдолд маш их сэтгэлээр ундаг. Тэгээд дээрэс нь тухайн хүнийг үзэн ядах тийм нөгөө нэг юу үзэн ядалтай юм ч юм уу. Ерөөсө тэр хүнийг мартдаггүй. Чи намайг ингэж гомдоосон доо гэдгийг ерөөсө мартаж чаддаггүй тий. Тэгэхээр та бүхэндээ хандаж зөвлөгөө өгөхөд энэ өнгөрснийг тавьж явуулаач ээ. Шархаа эдгээгээч ээ. Тэр нөгөө нэг үзэн ядалт ч юм уу. Одоо юу гэдэг нь сүрэг энерги байгаа штэ. Тэр сүрэг энергиэс өөрийгөө холдуулаад сайн сайхан юмдаа анхаарах тусам таны чархчээ идэх байхгүй юу? Тэгэхгүй өнгөрсөнтэйгээ зурлаа л ингээд санаал дахин бодоолох юм бол энэ шарх идэхгүй гэсэн үг. Тэгээд зарим нэг хилэнцэн ордныхан маань тэр өнгөрсний болсон таагүй зүйлээс болоод одоо өөртөө итгэх итгэл байдал нь жоохон алдарчихсан байж магадгүй. Өөртөө итгэх итгэл байдал одоо өөрийгөө тий гоё ганган гэдэг ч юм уу хүнд одоо хүнд ингээд харахаар сэтгэл булаам ялдам гэж харагддаг ч юм уу. Тэр тал дээрээ жоохон өөртөө итгэлгүй байдаг ч юм уу тий. Яна би хүн тоогдох болоо гэдэг ч юм уу. Эсвэл миний тэр тийм штэ гэж ингээд өөрийгөө гоочилдаг. Тэгэхээр битгий өөрийгөө гоочлаасаа гэж үсэ. Өөрийгөө яг байгаагаар нь хүлээж аваарай за. Тэг тусам таныг байгаагаар чинь хүлээж авдаг тийм одоо романтик харилцааны партнер хурж ирнэ. За Queen of Pentacles таашаа харж унж байна. Нөгөө тогтцооны доктортой байдал дээрээ санаа зовж байна. Зарим нэг ганц би хилэнцэн орсных юм байна. Lovers таашаа харж байна. Тийм ерөнхийдөө бол заримдаа ингэж яг хажууд ирэх хань нь ирэхгүй юм шиг санагдаа тий. Хантайгаа ерөөсөө уулзахгүй ч юм уу тий. Яг тэр нөгөө хань болох хүнээ амьдрал дээр нь гарч ирнэ гэдэгт итгэхгүй байна. Queen of Swords. За тэгээд ерөнхийдөө бол таны зүгээс яг одоо холбоос ч юм уу контакт хин нэгэндээ үүсгэх тийм сонирхол бол алга. Одоо зүгээр өөр дээрээ л анхаарай гэж ах шиг байна. Өөрийнхөө хүний хөгжил ч юм уу те. Өөрийнхөө урт хугацааны доктортой байдал дээр илүү анхаарай гэж шийдэж байгаа юм уу? Тэгээд хин нэгнээс тийм тусалцаа авах бол хүсэлгүй байна та. Одоо найзаасаа чи намайг хүнтэй танилцуулаад өгөөч гэдэг ч юм уу те. Эсвэл гэрийнхнээсээ
Та нар намайг хүнтэй танилцуулаад өгөөч гэдэг ч юм уу. Ямар ч лсэн хин нэгнээс романтик харилцааны талбар дээр тусалцаа авахыг хүсэхгүй. Та яг өөрөө одоо болох юм болдгоороо болондоо л гэсэн нэг тийм үзэл баримтлалаар явж байгаа шиг санагдаж байна. За тэгээд энэ шинээр орж ирж байгаа хүний талаар өшөөлөө мэдээлэл өгөөч юм. Шинээр амьдралын хүн орж ирж байгаа романтик харилцаан дээр. За mature man гинэ. Юу танаас насаар шүү дээ, жоохон тийм ахмад хүн байж магадгүй. Насаар ах, насаар ихч. Тэгээд үүрэг хариуцлагаас зүхтдэггүй тийм хүн гарч ирж байна. Юуг нь ч үүрэхэд бэлэн хамтдаа. Тэгээд их бодлогошрох юм байна. Энд хүнтэй уулзаад энэ хүн миний амьдрал таарах бодлоо үгүй болов гэд. Тэгээд ингээд харамтдаа ингээд дейт одоо болцсон гэсэн үг, болцоонд явна. Кино үздэг ч юм уу, хоолнд ордог ч юм уу. Одоо юу гэдэг нь хамтдаа цагийг өнгөрөөхийг их хүсэмжлэнэ. Тэгээд за нэг хугацаа хэлээч. Энэ хүн шинэ хүнтэй уулзахад 34 гэж гарч ирж байгаа юм. 34 минут, 34 одоо юу гэдэг нь цаг. 34 сар. За 34 жил ч арай биш юм аа. Ерөнхийдөө энэ хугацаанд уулзаж магадгүй маань энэ хүнтэйгээ. Тэгээд энэ хүн яг таны заяаны хань мөн үү биш үү гэхлээр тэрийг бол одоохондоо хэлэхэд бол тохиромжгүй. Яагаад вэ гэхлээр бидний сүнсэнд айгүй олон янзын нөгөө нэг хамт одоо soulmate гэж ярьдаг штэ. Юу гэмдэ soulmate-ийг монголоор сүнсний хамт нөгөө өөр нэг хэсэг нь гэсэн үг. Тэгэхээр бидний сүнсэнд айгүй олон soulmate-ууд заягддаг. Тэрийн таны заяаны хань байж болно, байхгүй байж болно. Гэтэ энэ хүнтэйгээ та хизээ уулзах вэ гэхлээр яг өмнөх тэр нөгөө нэг шархаа сэтгэл гутралаа тавьж авах үед те таны зүрх маш их шархалсан байгаа штэ. Тэр шархаа эдгэх хэрэгтэй. Тэгэнгүүт ингээд таны зүгээс ингээд Scorpio өөрчлөлт ирж байгаа байхгүй юу? Тэгээд дээрээс нь яг өөрийнхөө урт хугацааны тогтвортой байдал дээр анхаарад өөрийгөө бэлдээд байж ах тохиолдолд таны хүнтэйгээ уулзна гэж гарч ирж байна. Тэгэл одоо яг нэг болцоонд яваал бинийгээ бодоол тэгээ танаас насаар ах тийм хүн байгаа штэ. За хилэнцэн орчныхын маань хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? Drink гэж сонгоё. Онгоц гарч ирж байна. Ийш тийшээ аялах чийж магадгүй зарим нэг хилэнцэн орчныхан маань шинэ жилийн мод гарч ирж байна. Тэгээд амьдралын хүрд жолоо машины өрүүл байдаг штэ тэр. Тэгэхээр юу байна л да? Шинэ жилийн үеэр зарим нэг хилэнцэн ганц би хилэнцэн орчныхан маань ийш тийшээ аялахыг хүсэж ээж магадгүй байна. Тэгэхээр тэгж явах явцдаа уулзаж магадгүй. Гэхдээ ямар ч лсэн энэ хүн маань хизээ орж ирж байгаа. Тэгэхээр шинэ жилийн хавцаа орж ирж байгаа. Тэгэхээр 12 сар хавцаа, 12 сар 11 сарын үед энэ хүнтэйгээ уулзах юм байна шүү. За. Тэгээд жолооны өрүүл гарч ирж байгаа нь таны романтик харилцааны амьдрал одоо тэ хайр дурлалын амьдрал чинь хаашаа чиглэн тэр жолооны одоо юу гэдэг таны гарт байгаа тэр жолоодлого таны гарт байгаа. Нэгсэндээ та you're the one who's in control буюу та л контролж байгаа таны өөрийнхөө романтик харилцааны одоо амьдралыг те. Тэгэхээр үнэхээр өөрийнхөө хүсэж байгаа хүнийг дуудыг гэвэл тэр чигээрээ энерги ингэж ховсож өөрсгөх хэрэгтэй. Одоо дотроосоо урд нь өөрийгөө эргэлзэж өөрийнхөө гадаад үзмжинд сэтгэл хангалуун биш байсан бол тэрийг тэр чигээр нь өөрчлөөд гадаад үзмжиндээ сэтгэл хангалуун болох хэрэгтэй те. Таныг өөрийгөө хүлээж авахын тулд ямар зүйлүүд танд хэрэгтэй байна? Дасгал хийдэг ч юм уу, зөв хоол иддэг ч юм уу, те. Бясалгал хийдэг ч юм уу. Ямар ч лээс өөрийгөө бүрэнгүүт 100% хүлээж авахын тулд арга хэмжээнүүд авах юм байна л да. Тэгээд өөрийгөө бүрэнгүүт хүлээж авсан дараа нэг өсөндө та өөрийнхөө хамгийн шилдэг дээрээ тавьсан тохиолдолд танд хамгийн тохирох шилдэг хүнийг татна гэж байгаа штэ. За тэгэхээр холбогдож байгаа хилэнцэн орчныхандаа амжилт хүсье. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа.